Энэ одоо хүний хийсэн юм ичихгүй улгаалнаа. Наад сангийн чинь хуулийг 2014 онд би санаачлаад улсын их хурлаар батлуулсан. Ирээдүйн үедээ өр биш өв үлдээ гээд. Өмнөх байдлаараа явсан бол уг нь төгрөгөөр 16 их 80, доллараар 5 тэрбум илүү хадгаламжтай сан байх ёстой. Энэ этгээд тэр бүрдэж байсан хадгаламжийг ковидоор дамжуулж, хууль зөрчиж хулгайлж идсэн. Тэр үед л 2 тэрбум шахам доллар цугласан байсан. Би болохгүй. Хүүхдээс үтий мөнгө хулгаал. Хууль зөрчлөө гэж жиргээ хүртэл бичсэн. Ардчилсан намын гишүүд сануулж хэлж байсан. Одоо ичгтээ тэр хуулийг хагас дутуу хуулаад баялагын биш авилгын сангийн болгоод энэ өдрүүдэд улсын их хурлаар өөрөө хэлэлцүүл жүжиг тоглож байна. Бас миний нэрийг дуудаж худал яриад л. Оюутнээ би чиний тархинд удаан оршин. Түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи өгсөн карьераа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний Байбал.